хамгийн сонирхолтой утаснуудыг ревю хийдэг Steakhouse-ийн ревю эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр миний гарт Ulefone брендийн Armor 27T гэдэг загвар байна. За тэгэхээр энэ бол маш сонирхолтой утас байгаа. За гадна талаас нь харцгаая хэдүүлээ. За гадна талаас нь харахад бол маш бат бөх харагдаж байна. За эргэн тойрондоо янз янзын нэмэлт сонин юмнуудтай. За тэгэд хэдүүлээ энэ сонин юмнуудаас нь эхлээд задлж эхэлцгээе. За үйлдлийн системийн хувьд бол Android 15 үйлдлийн системтэй 256 ГБ-ийн багтаамжтай, 12 дээр нэмэх нь 12 ГБ-ийн шуурхай санах ойдод. Хамгийн сонирхолтой функцүүд нь гэх юм бол шөнийн камер, дулаан амжигч камертай. За шөнийн камер бол хар цагаанаар 64 мегапикселийн камераар зураг болон бичлэг авах боломжтой. Тэгэхээр ямар ч харанхуй үед та гэрэл асаах шаардлагагүйгээр шөнийн камераар харах боломжтой. За энэ бол өөр ямар ч утсан дээр байх боломжгүй функцүүдийн нэг байгаа. За би хэр халуухан харагдаж байна. За одоо миний гарт энд халуун ус байгаа. За тэгэхээр халуун усыг бас яаж харж байна? 66 гэж зааж байна. За би энэний зургийг аваад оруулчих те. Дулаан амжигч камера ашиглаад зураг авах болон бичлэг хийх боломжтой. За тэгэхээр ингэж харагдаж байгаа юм шүү. За хэрхэн ингэж аваад байгаа вэ гэхээр үйлдвэрээсээ суулгасан. За яг энэ камерны голд харагдаж байгаа нэг сарал бүрийн хэсэг харагдаж байна. Тэр хэсэг нь болохоор инфра туяа цацруулагч тийм жижиг ялтас байгаа. Тэгээд тэрнийхээ тусламжтайгаар дулааныг хэмжих боломжтой. За тэгээд энэ шөнийн камер болон дулаан хэмжигч камер нь зэрэг суурилснараа Ulefone брендийн утаснууд дундаасаа онцгорч чадж байгаа 27 гэдэг загвар байгаа. За тэгээд бат бөх устоос дөргөний хамгаалалттай та шууд утсаа угааж болно, унгааж болно. Тэгтээ бат бөх байлаа гэд удаан байна гэсэн үг биш. 12 ГБ-ийн шуурхай санах ой гэдэг бол маш хурдан одоо олон програмууд дунд ажиллах боломжийг танд олгоно. За дээрээс нь 120 Гц-ийн дэлгэцтэй. Тэгэхээр тоглох үед ямар ч асуудалгүй гацалт багтай мөн тухтай, нүдэнд тухтай ажиллах боломжтой гэсэн үг.